гайхалтай бурхан минь тийм ертөнцид тор бурхан минь түмэн цэгийн хүчит бурхан минь Тэнгэрлэг эцэг минь та үнэхээр гайхамшигтай бурхан. Биднийг яг энэ залбирлыг сонсож байгаа хүн нэг бүрийг та өөрийг нь бүтээхээс өмнө эцэг эхийнхэн бүтээхээс өмнө намайг бас бүтээхээс та төлөвлөсөн талархлаа. Гайхалтай бурхан минь та тэгээд энэ ертөнцид энэ олон түмэн сүнс дотроос охиныгаа энэ дэлхийд бас амар тайвнараа илж буцаад таны мөнхийн улсад очих нь аялыг минь та удирдах өгч байгаад талархлаа бурхан. Та бол үнэхээр жигшүүртэй алдаатай гим нүгэлтэй биднийг та өөрөө сонгосон учраас танд сонгогдсон учраас бидний гим нүглийг та уучлж биднийг бас өөрийн бурхны хайртай хүүхдүүд болгон алдартай тийм сайхан агуу эрхийг өгсөн танд талархлаа бурхан. Танд итгэсэн цагаас хойш миний амьдрал үнэхээр дандаа гэрчлэлийн амьдрал юм а гэдгийг мэдснээс хойш үнэхээр амар тайванд үнэхээр баярлж талархалж байна үнэхээр бурхан. Та бол өөрийн бүтээсэн бүтээлүүдтэй маш их хайртай биднийг цаг хорон бүр анхаарч хажууд минь дэргэд байж сонсож хайрлаж байдаг талархлаа бурхан. Та бас нүгэлтнүүд гэмиг бидний эсрэг хийж байдаг хүмүүсээс биднийг хамгаалж байдаг талархлаа бурхан. Таны үг миний дотор байж таны дотор би байснараа энэ ертөнцид үнэхээр хүнд хэцүү үнэхээр асуудал болж байгаа бүх л тохиолдлуудыг минь та үдий гайхамшиг болгон хувиргаж бурхны хүүхдүүд хаанч хэзэж хүнд ч ялагддгийг хүнд ч дээрлэхэгддгийг үргэлж бурхны хангамжинд байдаг гэдгийг та миний итгэлийн амьдралын минь 20 жилээр илэрхийлж өгч байгаад танд талархлаа бурхан. Та өглөө болгоны нарыг амар тайвнаар харж баяр баясгалантайгаар сэрж өнөөдөр юу ийх билээ би яах билээ гэж маргаашийнхан идэж уух өмсөх зүүхийн төлөө санаа зовнолгүйгээр үнэхээр бүхэл зүйлсийг минь бялхам чигжмээр өвөр дээр минь асгаж байгаад танд талархлаа бурхан. Та биднийг бол дэлхийн гэрэл газрын давс болоорой гэж биднийг энэ дэлхийд илгээсэн талархлаа. Та биднийг энэ дэлхийд илгээхдээ бидний амьдрах орчныг хэрэглэх хэрэгцээг бүгдийг минь бэлдсэний дараа та намайг дэлхийд аялуулж байгаад талархлаа бурхан. Та үнэхээр гайхалтай бурхан. Таны дотор байхад үнэхээр бүхэл зүйлс асуудал биш гайхамшиг болон хувирдаг. Та энэ өөрийн бүтээлүүдийг хэрэг сэтэрсэн сорилтонд бүү ороосоо гисэндээ бидэнд үнэхээр халамж анхаарлаа тавьж байдаг талархлаа бурхан. Та амьдралаа би өөрөө удирдах гэж материалыг ямар нэгэн зүйлд удирдуулан амьдрахаас минь сэргийлж мөн бусдын өмнө ямар нэгэн тохиолдолд би хийсэн гэм нүгэлдээ хөтлөгдөн амьдрахаас минь сэргийлж өс хонцон уур хилэнгийн гашуун үнцийг зажлан амьдрдаг гэмт хүн байхаас минь сэргийлж айдаст автагдан амьдрахаас минь сэргийлж эд юмд хөтлөгдөн амьдрахаас минь сэргийлж бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд амьдралаас минь сэргийлж та өөрийн хүүхэд болгож онцгойлон авсан танд үнэхээр их талархаж байна бурхан аваа. Та бол гайхалтай бурхан. Үнэхээр агуу бурхан. Таныг энэ байсаар өгч чинь би үнэхээр амьдралынхаа 40 жилийг өөрөө удирдах, өөрөө амьдралынхаа гол дүрэн байх гэж үнэхээр их ядарч туйлдаж амьдралаа буруу төлөвлөж за хүмүүст таалагдах гэж хүмүүсийн хэлсэн үгнээс айж хүмүүсийн хэлсэн үгийг үгүй юм шүү гэж батлах гэж ямар ихээр зовж шаналж амьдарч байсан юм бэ. Та үнэхээр миний ачиг хэрэгс минь хэтэрсэн учраас та охиноо амар тайван байх гэж бас амьдралд минь
Үнэхээр бусдын хамт амьдарч байгаа хүмүүсийн минь алдаатай талаар та намайг өөртөө татаж авсан талархлаа бархан аваа. Үнэхээр тэднүн төгдөл амдаа очиж манай амьдралыг зааж сургаж таны охиныг яллаж зэмлэж танаас охиндоо ирсэн энэ үр хүүхдүүд минь бас зовлон бэрхшээл унгаж ингэж байсан хүмүүсийн эсрэг та үнэхээр охиныгоо 8 жил тэсвэр төвчээртэй байлгаж өгсөн тань талархлаа бурхан аваа. Тэр тэсвэр төвчээр хэрхэн хаанаас гарсан бэ гэвэл та охиныгоо амьдралын минь гол хөдөлгөж хүч чинь чамайг бүтээсэн бурхан биш үү гэдгээ мэдрүүлж өгсөнд үнэхээр их талархлаа бурхан аваа. Та үнэхээр агуу юм. Гайхалтай бурхан аваа тий. Тэгээд тэр их амьдралд би охиныхоо хийсэн гим нүглүүдийг та бүгдийг мэдэрч байгаа. Бөөд очсон, ламд очсон, ном уншуулсан гэдэл үнэхээр дэлхийн хүмүүсийн хийдэг бүхэл зүйлсийг хийж би амьдралаа аврах гэж бас эрен бидэрч туйлдын ядарч байсан. Та үнэхээр гайхалтай. Та ингээд сайн найзаар минь дамжуулан танад өөрийн ариун сүнсээ миний толгой дээр буулгаж өгч та тэр өстөн дайснуудаа өөрсгөө хайрл тэгснээрээ чи тэдний толгой дээр галтай нурмуу асгаж байгаа юм а гэдэг энэ үгээрээ та улам их лавшруулан үнэхээр охиныгоо аварсан талархлаа бурхан аваа тий. Гайхалтай та дайснуудаа хайрл нэг хацраач баруун хацраа чи алгадвал зүүн хацраа өг цамцыг чинь авбал дээлээ өг нэг бээр хамт алхвал та нилээд хэдэн бээр хамт алах гэж үнэхээр агуу үгээрээ та үргэлж оюун санааг минь хооллож байсан талархлаа бурхан аваа. Үнэхээр гайхалтай та. Өөрийн асуудал зовлон бэрхшээлийг бурханд өргөөд баллуурыг нь бас түүнд өргөө гэж та бас хэлсэн билээ үнэхээр. Та гайхалтай бурхан аваа. Энэ олон жилүүд үнэхээр би бас эмнэлгийг хүсдэг, бас эмч рүү явдаг тийм нэгэн сул дорой хүн байсан. Та өөрөө намайг бүтээсэн учраас та охиныхоо дотор энэ засгийн газарт байдаг шиг боловсролын яам, эрүүлийг хамгаалах яам, хууль зүйн яам, хөдөлмөрийн яам, соёлын яам гэх мэтлэн бүхэл яамдуудыг та бидэнд бас бий болгож өгöd бидний дэлхийд илгээсэн юм билээ. Бид үнэхээр дорой өөрийгөө буруу зүйлд хөтлөгдөн амьдэрсэн учраас тэдгээр яамдын гүйцэтгэдэг үүргийг нь өөрөө гүйцэтгэж чадах байсан ч үнэхээр муухгийн нүхэнд ундж өгсөн байсан та сэрээсэн танд бас талархлаа бурхан аваа. Бүхэл асуудал бурхныг хэрэгэлсэн цагт төгс учир утгатай болно гэж та хэлсэн билээ. Тийм учраас та охиныгоо амьдралын бүхэл асуудалтай ажил дээрээ хань ижил дээрээ үр хүүхэд дээрээ найз нөхөддөө эргэн тойрны хамаатан ахан дүүнэртэй айл сахалтай хүмүүстэй та яг чи өөрөө ямар баймаар нь тэднэрт түүншгэ хандаарай гэж хэлж бас охиныгоо зоригжуулж дотроос нь бас бэлхэн амиар тэжээж амийн усыг уулгаж амийн талхыг идүүлсэн танд талархлаа бурхан аваад. Ингээд сүүлийн 18 жил үнэхээр охин нь үнэхээр итгэлтэйгээр бурхан намайг хамгаалж байгаа байнга хамт байдаг өдөрчөнч та үргэлж хамт байдаг гэсэн итгэлээ өгсөн учраас танд охин үнэхээр талархлаа. Тэгэхээр баяр баясгалантайгаар амьдарч байна. Санаа зовнолт байхгүй. Бүхэл хинт ч ярьж болохгүй. Бүр өөрөөсөө ч нуумаар гим нүгэл ч юм уу өөрийгөө дороогоор шүүж байсан ичхүүртэй бодлыгаа бурхан аав таньда өдөр шөөн гадаа гэрт хаанч байсан танд ичхгүйгээр бүрэн дүүрэн ярьж таны хамгаалалтанд орсондоо би үнэхээр азтай гайхалтай бурхан аваа. Та тэгээд гэр бүлээс нэг нь аврагдвал бүгд аврагдсантай адил гэж хэлсэн билээ. Тийм ээ аваа. Тэгэхээр тухайн гэр бүлд ээж нь юм уу, аав нь юм уу хэн нэг нь аврагдахад
тэд бүгд авралд аль хэдийн авралыг авсан байдаг. Гагцхүү өөрснөө тэдгээрээ мэдрэх цаг хугацаа л байдаг. Та үнэхээр гайхамшигтай бурхан аав. Халелуя Иесусээ. Тэгээ ерөөсөө амьдралын минь зорилго бурхан юм аа. Бурханаас л ирэх үгийг үнэхээр төвчээртэйгээр сонсож, бурханы цаг хугацаа, бурханы хүслийн дагуу дэлхий дээрх альва үйлдэлийн сонголтыг хийхэд та үнэхээр агуу гайхамшигтай юм гэдгийг та бас баталж өгсөн бурхан аав. Тэгэхээр хинч биш байсан намайг та дэлхийн хүмүүст гайхамшигтайгаар өөрчилж, тэд бүхэн өө та ямар сайхан юм бэ? Өө та ямар аз жаргалтай юм бэ? Өө тэрний амьдрал ямар атаархам юм бэ гэж амар тайван сургуульд ажил дээрээ очиод ажиллацгаад гэрлүүгээ амар тайван алхаад явдаг. Бидэн шиг гадуур явж мөнгө зээлэхгүй, бидэн шиг гадуур явж хүний гоохгүй, бидэн шиг гадуур явж зүрх сэтгэлээ амраахын тулд арх дарстай холбогдохгүй. Үнэхээр би гайхамшигтай юм а гэж дэлхийн бүх хүмүүс нэрээр охиныхын амьдралыг үнэхээр жишг амьдрал юм а гэж ингэж хүлээн зөвшөөрсөн та охиныгаа ингэж өөрчлөж, охиныгаа ингэж хамгаалж, охиныгаа ингэж хангаж, охиныгаа ингэж хурцлж, охиныхаа амьдралын хөдөлгөж хүч болсон бурхан ааваа танд баярлалаа. Та гайхалтай. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг бие мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гайхамшигын бус сайн сайхны төлөв төлөвлөгөөнүүд юм а гэж эзэн тунхаглаж байна гэж та Ириама 29:11 дээр хэлсэн билээ. Та мөн танд итгэдэг учраас бодол санаа нь бат хүнийг амар тайван дотор та хамгаална. Эзэнд үүрт итгэх түн. Учир нь эзэн бурхан л мөнхийн хад юм а гэсэн энэ үгийг охиныхоо дотор бат суулгаж өгсөн танд талархлаа. Та тэгээд бодол санаа нь бат хүнийг амар тайван дотроо та хамгаална гэсэн билээ. Бодол санаа нь бат тайван байна гэдэг чинь үнэхээр туйлбаргүй биш. Бурханд тууштай итгэж хинч ямар ч санал тавьсан байсан бурхан дотор бодож боловсруулах тийм мэрэгэн ухаан, оюун ухаанаар та бас өвч зэвсэглэж өгсөн тань талархлаа. Бурхан аваа тэгээд хүн нэг бүр өөрийн аав ээжигээ сонгож төрдгийг. Бурхан та тэдгээр хүмүүсээр дамжуулан миний генийг бүтээх ёстой юм а гэж төлөвлөсөн байлээ. Ингээд аавыгаа, ээжигээ, ахан дүүгээ, хань ижлээ, үр хүүхдээ үргэлж тэдэндээ гомдлож байдаг хүмүүсийн нэг бүрийн төлөө танд онцгойлон өргөж байна. Тэдгээр хүмүүс үнэхээр бурхны зоригтойгоор тухайн хүнээр дамжин бүтээгдэж ирж, тухайн ханыг сонгож түүнд бурхны үгийг сонсохоор ирсэн юм а гэдгийг үнэхээр мэдрүүлж өгч туслаарай бурхан аваа. Ингээд энэ ертөнцийн таныг эрен хайсан төөрсөн хург нэг бүрийг та сонгон авч тэдгэрийг өөрийн амар тайван халамжиндаа, хайрандаа ивэлдэ багтаах тийм ариун сүнсээр дэлхийг дүүргэж байгаа танд тэгэхээр талархаж байна. Таны охиныг нь ингэж сонгож, охиныг нь ирж байгаа бүх хүмүүс бүгд таныг эрен хайж, надаар дамжуулан таныг харах гэж ирж байдаг талархлаа бурхан аваа. Энэ цаг хугацаанд эхлээд энийг сонссон хүн бүр бурхны ариун хайрыг ирж хайдаг, бурхан дотор өөрийнхөө гмийг үнэхээр үнэнээсээ тайлагнад тоочж чаддаг. Тэгснээрээ тэр өөрийнхөө гэм нүглийн, өөрийнхөө хүнд бодлын шоронгоосоо гарч бурхан дотор эрх мэдэлтэй амар тайван нэгэн амьдрах боломжоор хангаж өгч байгаад талархаж байна. Халелуя Иесусээ. Та үнэхээр агуу гайхамшигтай бурхан байна. Үнэхээр хүмүүс хүн намайг юу гэх бол, энэ намайг юу гэх вэ гэж асуухын оронд бурхан бидний талаар юу гэж бодож байна вэ гэдэг асуултад төвлөрөөсэй гэж хичээнгүйлэн бурхны нэрээр залбирч байна.
Халелуя Иесусээ. Амен. Гайхалтай